I don't know. Hello, Милен. Юуны тоолт Omniscient гэж байгаа илээ. Өнөөдөр email тоглохтой хэрэгэлдэг үг хэллэг болон чухал мэдээлэл заах болно. Энэ нь борг зөв биш бөгөөд Flickr-ээр ашигласан гэж байгаа. Мөн арт нь 530 гэх мэт топ бичээстэй байвал 5 минут 30 секундэд Flickr нах уншина гэсэн үг. Ашигласан спеллингийн CD-г тухайн үеийн цаг дээр нэмээд чат дээрээ бичвэл маш том инфо болно. Зарим үе удаан Гүнээр бол хоёргүй шүү дээ. Гүнээрээ 2, бинийгээ 2-ын хүртэл хэрэг болох. Медор Flickr-сан. Мич юу гэсэн үг бас биш ээ. Ultimate skill-ийг ашигласан гэсэн үг. Франко Кажа Чөв зэрэг баатруудын Ultimate skill-ийн мэдээлэл багч нь үнэхээр хэрэг болдог шүү. Бомбик хийж байхдаа ингэж хэлэхдээ олон л таарч байсан баг. Фредрийн Барац, Альпа, Руби, Терецла зэрэг удаан амьдрах чадвартай цус ихтэй баатруудыг их хвчлэн нэрлэдэг. Танай багт ром дээр спорт төрлийн баатар авсан бол бусад рол дээр аль болох систем хэрэг авах хэрэгтэй. Энэ инфон айлын core буюу жонглерын retribution-ыг ашигласан тул лор төртлийн дайнд манайх тавтай гэж ойлгож байна. Feeding тоглогч дахин үхэж дайсан давуу тал олгох үед ашигладаг. Аль ч өвсөнд эсрэг багийг чинь отож байж мэдэх учраас байнга өвсөө шалгаж байх нь чухал. Мөн core retribution-ийн амжилттай дарахын тулд лор төрлийн цус харагдаж явах хэрэгтэй. Тиймээс аль болох гэрэлтүүлэх гэж хичээгээрэй. Сэргээж хамаас төрүүлж аваад мап хэсэг таахгүй болсон үед хэрэглэнэ. Одоо маш чухал хэсэгтээ оръё. Эхний хүртэл тоглоомыг хийснээс хойш 2 минутын дараа гарч ирдэг ба хэрвээ эхний хүртлийг алаагүй бол 3 минутын дараа устдаж алга болно. Ингээд дараагийн хүртэл автоматар гарч ирэх болно. Лорд гарч ирэхээс өмнө нийт 3 хүртэл гардаг. Түртлийг устгасан матар дараах зүйлсийг авна. 5 секундын турш гэмтэл аваагүй бол 400 хамгаалах бамбай үүснэ. Энэ бамбай идэвхтэй хугацаанд physical attack-ийн хүч нь 20-оор нэмэгдэнэ. Magic power нь 25-аар нэмэгдэнэ. Лорд анх тоглолтын 8 минут дээр гарч ирдэг. Устгагдсны дараа 3 минутын дараа дахин сэргийгдэнэ. 12-18 минутын лорд илүү сайжирдаг. Боломжтой бол 11:50, 17:40 зэрэг хугацаанд лорд авах гэж байгаа л 12-18 минутын лорд шинжлэхдгийг хүлээгээд авбал илүү ашигтай. Лорд авах үедээ мэдийн зэрэгээ төрүүлж авах хэрэгтэй. Хэрвээ тэгвэл айл мэдийн зэрэгээ авахгүй бол бүшлүүлнэ. Харин цэвэрлэг хугацаанд нь хүний давуутай лорд дээр дайм болно. Лорд амжилттай авсан Moment Line буюу голыг гэрээр лорд явж байгаа бол голыг нийний цэргүүдийг төрүүлж авснаар хоёр талаасаа төрүүлээд лорд айл руу нэвтрэн айл хамгаалахад амар болно. Хэрвээ мэдийн цэргийг үлдээгээд 2 side XP гол талын цэргээ авснаар 3 талаар зэрэг цэргүүд нэвтэрч хамгаалахад хэцүү болгож өгдөг. Тиймээс мэдээ орхиоч гэд байдгийн учир нь энэ ажээ. Няс минут бүрийн 10-аас 40 секундын дээр цэрэг шинээр гарч ирдэг. Илүү бахын жижигийг аваагүй тохиолдолд ахин шинээр дүрхгүй. Тиймээс томыг нь аваад жижигийг нь орхивол айлдаа түүх учруулах болно. Yeah, boy. Хүн бүр тэр алган механик ярилцаж тоглох боломжгүй байдаг мөн. Чат хэсэгт хэрэлдэж хараал хийсээр байгаа тоглолтыг өндөрлөдөг. Тиймээс хэрэлдэж цагаа үргэлэхгүй хэрэгтэй мэдээл багтаа хүргэж эвтэй байх юм бол ингээд л амархан хожиж олно. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.